Hi guys, суугт маань давтаа морил дасгал болон номын талхаа өргүүлдэг одоо суугт маань нэрээ subscribe хийгээг бол subscribe тавчийг дараарай. Тэгэх юм бол одоо шинэ видео очих болгондоо танд notification очиж авах болно. Тэгээ би одоо болохоор яг Seoul-с нэг аялж явж байгаад тэгээд гадаа ингээ видео бичих гэсэн боловч гадаа их нэлээд юм чимээтэй байсан учраас дотор бичиж гэж бодоод өрөөндөө ингээд бичиж байна. За ямар ч гэсэн 5 сард 5 ном одоо уншсан нэрнийх нь нэг нь бол хөгжижгийн зохиол байсан. Хамгийн ихний ном болохоор Susan Sontag-ийн интерпретацийн эсрэг болон бусад эсэнүүд гэсэн юм баримтат бүтээлсэн. За энэ болохоор 1967 онд бичсэн кино одоо урлаг шүүмжлэл тал руугаа ийм бүтээлээ. За 4-р сард хэрвээ санаж байгаа бол тэ өмнөх сарын видеон дээр болохоор би Монтений одоо эссенүүдийг болон уншсан. Тэгээд тэр эссенийтэй залгуулад Susan Sontag-ийн номыг болон уншиж эхэлсэн л дээ. Тэгэхээр ер нь бол нэг юм нийгмийн амьдрал болон одоо гүн ухаан сэдвүүд рүү одоо орж ийн гэсэн үг. Тэгээд яг энэ талын одоо Sontag-ийг ингээд харахад ер нь ямар ч Sontag-ийн ямар ч бүтээлүүдийг уншиж амжаагүй байсан. Тэгээд Audible-с шууд ингээд хайхад бол яг энэ ном болохоор үнгүүгээр одоо гарч ирж байгаа юм ном гарч ирсэн. За тэгээд номонд болохоор Sartre, одоо Camus, Godard, Beckett гэх мэтлэн одоо оршихуун онол философийн одоо бүтээлүүддэх асуудлуудыг юм харьцуулж тавьсан байгаа. Тэгээд тэрэн дундаа болохоор ялангуяа утга зохиол болон урлагийн одоо кино урлаг дах одоо бүтээлийн ажиглалт дүгнэлт маягийн ном гэх юм уу да. Тэгэхээр тэр нь гэхдээ нэг тийм амар учиргүй амар онол ингээд яриад байхгүй. Гэхдээ ингээд нэлээд их тийм сайн тэгвэл тэр тийм юм шүү. Ингүүл энэ юм биш үү гэсэн тийм гоё юм бүтээлийн одоо шүүмжийн ном байсан. Тэгээд надад бол баг тийм үзэл баримтлалын одоо онолч гэмэрч юм шиг тийм үзэл санааны онол шиг санагдлаа. Тэгээ Монголд яг ийм төрлийн номнууд бас цөөхөн ид байдаг. Яг тэдний яг улам илүү их тийм дэлгэрүүлж ийм бүтээлүүд олон гараасаа гэж юм хүсэх болсон. Sontag-ийн яг өөрийнх нь гэрэл зураг гэдэг юм ном бас байдаг. Яг тэрийг болохоор би л цаасан хувилбараар уншия гэж бодлоо. За дараачих нь болохоор John McPhee-гийн Draft номер 4 тэгээд бичих одоо явц гэдэг юм нэртэй ном байлээ. За энэ ном болохоор ер нь Princeton-ы сургууль төгссөн одоо бичгийн багшийн ийм одоо бүтээл гэж хэлж болно. За өөрийнхөө яг бичих арга зүй болон тэр туршлагыг өөрийнхөө намтартай хольж ийм өгүүлсэн ийм ном байсан. Тэгээд яг нэг их тийм бол ийм аргачлал болж авч чадсангүй. Тэг яг ерөөхдөө нэг юм танилцуулаад дууссан. За дараачих ном болохоор Yuval Noah Harari-гийн Sapiens-ийн алдартай бүтээлүүд ихтэй. Тэгээ энэ бүтээлийн одоо хамтран зурсан бүтээсэн одоо зохиолчийн нэр энэ гэж тийм ээ. Энэ одоо нийтдээ 2 бот бүтээлийнх нь 2 дахь график түүх гэж хэлж болно. Нийтдээ 256 нүртэй нэг амар урт биш ингээд зузаан хавцтай боловч ер нь дайжгүй ийм хурдан уншигддаг комик төрлийн бүтээлүүд график новел гэж хэлдэг тийм ээ. За ер нь бол volume 1, volume 2 гэдэг хэсгийнх нь болохоор volume 2 гэсэн үг. Volume 1 дээр болохоор гарч исэн тэр түүхийн ер нь үргэлжлэл болж гарч байгаа. Үндсэндээ бол газар тариалангийн хувьсгал болон цаашлаад одоо эртний Вавилон хятаддах гэх мэт одоо улсуудын одоо засаглал, за нөгөө боолчлол, за нөгөө бюрократ систем гэх мэтчлүүдийг болохоор одоо гаргаж тавьсан тэднийг олохтой мэдээж яг зурагжуулаад одоо комик хэлбэрээр бол тавьчихж байгаа. Тэгээд түүхийг бол бичигтэй тавьсан өнцг нь болохоор надад амар таалагдсан. Тэр илүү юм inclusive эмэгтэйчүүдийн gender гэж юу юм гэдэг талаасаа ингээд ер нь тэр хизээ үед ингэж гарч ирчихсэн тийм одоо юу юм бэ? Одоо ойлголт юм болоо. Тэгээ ер нь гих мэтчлэн тэртлийн юм өнцгүүдийг гоё харуулж тавьсан. Ялгаагүй бас өөр түүхчид ч гэсэн ингээд яг л ижилхэн түүхийг ингээд бичдэг боловч түүхийг бол яаж ч бол харуулж болдог гэдгийг энэ номноос бол тод жишээл гэж хэлж болно. Тэр нөөний одоо нэг л нүүр ингээд комик ингээд уншиж байгаа мөртлөө тэрийг ингээд комикоор уншихад бол тогтооц маш сайтай ингээд тэрнээр гарч байгаа бүх үйл явдлуудыг бол ингээд дороо ингээд тогтоогод явж байсан. Тэр нь бол маш гоё санагдсан. Номын тухай сэтгэлдлүүд дээр болохоор хүмүүс
одоо газар тариалангийн хувьсгалын талаар илүү их бичээд бусад юмнуудын талаар одоо нэг их сайн бичээгүй байна гэсэн тийм комментууд байсан. Тэр нь магадгүй үнэн байх. Гэхдээ үнэхээр гоё ном. Өмнө нь болохоор би яг энэ талаарх видео бас бичиж нийтэлжсэн. Тэрийг нь болохоор би одоо видеоны тайлбар хэсэгтээс холбоод өгч 2022 оны 4-р сард уншиж байсан ном. 2 жилийн өмнө яг volume 1-ийг уншиж байсан. Тэгээд одоо volume 3 гэд гарах юм байлаа. Тэр нь гэхдээ 2025 оны 5 сард гарахаар байна. Тэгэхээр тэрийг бол бүр үнэхээр тийсэн одоо хүлээж энэ түүхийн номыг ингээд графикаар бичих хичнээн уншихад амархан болж байгааг бол энэ номноос олж харж байна. За ингээд дараачийн бүтээл болохоор жүжигийн зохиолоо ер нь өнгөрсөн сард гэсэн би одоо 1984-ийг жүжигийн яг хэлбэрээр ингээд уншиж байсан. Ер нь play audio drama төрлийн бүтээлүүдийг яг аудио хэлбэрээр ингээд сонсоход бол аюу гоё үү. Тэгээд энэ бүтээлийг болохоор би Audible яг Instagram-ийн Reels дотроос ингээд олж бичсэн нэг хүний санал болгосон ном дотор байсан л да. Тэгээд өөрөө болохоор хошин шогийн одоо комедиан хүн байсан. Тэгээд ер нь юм комеди төрлийн юм номыг уншмаар байсан. Хуан зохиолч болохоор өөрөө Америкт төрж өссөн хятад гаралтай юм зохиолч байгаа. Тэгээд өөрөө ийм жүжигийн одоо зохиолч гэж хэлдэг тийм ээ. Тэгээ яг номон дээр болохоор нэг юм жүжиг тоглуулах тэр нь ингээд Аз дүртэй зохиол жүжиг гэсэн чинь тэрэндээ болохоор ингээд цагаан хүнийг одоо тий white гэж би нэр яадаг тийм ээ. Одоо Кавказ гэж ярьдаг. Кавказ тийм төрлийн хүнийг одоо тоглуулах гэдэг цаагаараа болохоор мэдээж тийм өгөөдлийн шинжтэй тэгээд тийм стигма рацизм гэх мэтчлэн одоо энэ зүйлсүүдийг бол одоо комеди хэлбэрээр бол гаргаж тавьсан. Тэгээ маш хөнгөн хөгжилтэй тийм юм гоё бүтээлсэн цаашид ерөөхдөө өргөжлүүлээд тийм комеди төрлийн номнууд илүү их уншмаар байгаа. Гарсан цагаас эхлээд миний сонирхлыг татсан ном болохоор энэ Салман Руштигийн Knife Meditation After an Attempted Murder гэдэг ном байна. Тэгээд нэрнээсээ ахуулаад маш сонирхолтой ийм бүтээл байгааг та бүхэн анзаарч байгаа. Дөнгөж саяхан 24 онд гараад бас удааг байгаа ийм дуртатгал бүтээл байгаа. Өөрөө бол Booker-ийн шагналтай ийм утга зохиолын ийм зохиолч мөртлөө энэ ном нь болохоор баримтат бүтээл байгаа. Тэгээд баримтат дундаа яг өөрөө яг хэрхэн яг хутгалуулсныхаа дараа яаж имжлэгдсэн тэрнтэйгээ одоо гэр бүлтэйгээ энийг одоо яаж даван туулсан тухай юм маш наривчлсан өгүүлсэн юм бүтээл байлээ, дуртатгал ном байлээ. За эхний одоо 80% таа болохоор ер нь энэ алга гэх юм уу тийм ээ одоо тэр хутгалуулсан тэр үйл явдал тэгээд яг тэрний дараа юу болж исэн. Тэгэл одоо эмчийн үзлэг инээ тэрийг эмчилгээ зөвчнөө юм болсон. Тэр талаараа ингээд ерөөхдөө өгүүлдэг. Тэгээд сүүлийн 20% нь болохоор илүү тийм өөрийнх нь тийм үзэл баримтлал талаар илүү их гарч ирсэн. Тэгээд өөрөө ер нь их тийм хүчтэй хүн байшгүй гэсэн тийм бодол надад төрчихлээ. За энэ хүрээд миний номын видео ингээд өндөрлөж байна. Энэ төрлийн видео танд таалагдж байгаа бол мэдээж лайк дараарай. Лайк дарахгүй ч байсан болно. Энэ номуудыг бас уншсан болол энэ зохиолч нартыг бас мэдэх болол мэдээж комент зэгт сэтгэлдүүлдээгээрээ. Яг одоогор болохоор би нэг уран зохиолын номыг одоо цаасан хэлбэрээр уншиж байгаа. За бас нэг шинжлэх ухааны номыг бас аудиогоор сонсож байгаа. Тэгээд тэрний дараачийн одоо видеогоор бол ирэх сард дахин уулзъя. Goodbye.